Монголын эдийн засгийн чуулган 2026-г цуцлахаар шийдвэрлэжээ. 2026 оны 6 дугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан энэхүү арга хэмжээ олон улсын нөхцөл байдлаас шалтгаалan ийхүү цуцлагдж байна. За сүүлийн үед геополитикийн хурцтмал байдал, том гүрнүүдийн худалдааны зөрчил нэмэгдснээр нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж түүхийд болон эрчим хүчний үнээс хавлаж эхэлсэн юм. За үүний нөлөөгөөр импортын зардал өсөж, инфляц нэмэгдэх эрсдэл бий болсон нь Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болцсошгүй байна. За энэ нөхцөлд засгийн газар зардлаа ханаж төсвийн бодлого илүү хэмнэлттэй, оновчтой болгох шаардлагатай гэж үзжээ. За эдийн засгийн чуулган арга хэмжээг цуцаллаа. Би цуцаллаа. 2026 онд Монгол улсад хөрөнгө оруулалт хийх сэдэв байхгүй тул цуцаллаа. Урагдсан байгаа гадна дотны зочид байвал тэр хүмүүстэй салбарын сайднаар тухайлан уулзч болно. Би урагдсан зочдыг өөрөө хүлээж авч уулзна. Ингээд урилга өгөгдсөн бол уулзнаа. Тэгээ бүгдээрээ хөрөнгө оруулалтын хуулиа баталнаа. Тэгээ эргэжил арай ёслол төгөлдөр хийя. Тэрээс биш одоо ингээд энэ жил эдийн засгийн форум хийгээд явах зардал чирэгдэл нь бас төдийлөн байхгүй байна. Дээрээс нь хөрөнгө оруулалтын хууль батлахгүй бол хийхгүй гэж одоо би одоо дээр жилийг хэлсэн үгэндээ эзэн болж байна.